За тэгэхээр сүүлийн үед энэ хоёр YouTube-ийн хооронд маргаан үсэд байгаа. За маргаан гэхээсээ илүү үл ойлголцол юм болов уу? Үл ойлголцол үсэд байгаа. Тэгээд энэ тал дээр юу гэж бодож байгаагаа би хуваалцъя гэж бодож байна. Тэгээд бичлэгтэйгээ хамт байгаарай. За энэ бүхэн юунаас эхэлсэн бэ гэхээр анх 2024 он хавцаа. За би бол скриншотыг олсон байгаа. YouTube-аар ануу болохоор 15,000 гаруй subscriberтай байсан юм байна. Тэгээд Met Gala-гийн эргэн тойронд болсон зүйлсээ ингээ бичлэг оруулсан. Тэгээд энэ хүү бичлэг дээр болохоор YouTube-ээр Ruby-г дурдсан. Гэтэ нэрийг хэлэлгүйгээр юу гэж дурдсан бэ гэхээр нэгэн одыг одоо хитрхи шүтээд нөгөөдхийг хитрхи ингээ муулдаг. Хэрвээ шүтмээр байвал ээж аваа шүтээ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү зүйл ярьсан байгаа. Тэгээд энэ бичлэгийг би дахиад чекэлж ингэж хайж олж өөрийнхөө сүг рүү ороод үзэх гэсэн боловч хайж олж чадаагүй. Тэгээд энэ бичлэгээ устгацсан болов уу гэж бодсон боловч зүгээр приват хийсэн юм шиг байлээ. Яагаад вэ гэхлээр баримт нотлогоотой хариу тайлбар гэсэн бичлэгэн дээрээ энэ хүү бичлэгээ 2024 оны 5 сарын 15-нд постлсон гэдгийг ингээд скриншотоор харуулж ирсэн. Тэгэхээр энэ хүү бичлэгээ устгаагүй зүгээр приват болгоод өргөцсөн юм байлээ. Тэгэхээр бид нар бол энэ ануу хамгийн анх юу гэж хэлсэн бэ гэдгийг бол бид нар мэдэх боломжгүй, сонсох боломжгүй. Яагаад тэгэхээр ингээд онлайны болгочод байгаа учраас яг хөө YouTube-ээр ануугийн хувьд болохоор өөрөө буцаад паблик болгох юм бол бид нар үзэх боломжтой л доо. За тэгээд эндээс эхэлсэн. Тэгээд эндээс эхлээд түүний дараа болохоор YouTube-ээр ануу болохоор юу гэж итгээд байгаа вэ гэхлээр тэр хямдхан охин битгий бай гэдэг бичлэгийг өөртөө зориулж хийсэн. Тэгээд бас нэг story дээр намайг өөрийг нь insecure pick me хөгшин игч гэж хэлсэн гэд бүрэн итгэцэн байгаа. Тэгээ яагаад вэ гэхлээр тухайн үед нь л яасан юм шиг байгаа юм л та. Хин нэгэн хүн одоо Ruby-гийн story-г скриншот хийгэнгүүтээ андуур явуулаа таныг хэлээд ах шиг байна гэд ингээд хэлсэн юм шиг байгаа. Тэнгүүд энэ болохоор надад айгүй өрөөсгөл санагдсан л да. Main character syndrome гэдэг шиг чи хин нэгэн хүнийг өдөө хатгаж ярьсан байд яг тухайн цаг мөчөд оруулж байгаа бүх пост зөвхөн чамд зориулагдсан байх албагүй. Ruby-гийн хэлснээр тэр бичлэгийг чинь олж үзээгүй мдээгүй байж болох байхгүй юу? Заавал ингээд би тэгэж бодсон, тэгсэн ингэсэн би намайг тэгэж хэлсэн учраас намайг ингэсэн гэд ингээд тэрэндээ ингэж бат итгэж болохгүй юм болов уу гэж би бол бодож байна. Яагаад вэ гэхлээр Ruby гэдэг YouTuber тухайн үедээ өөрийгөө идгээгээд юм хэлийн бичлэгүүд агиух оруулдаг байсан. Тэгээ өмнө нь угаасаа Ruby-г би бас үздэг байсан. Ер нь би аль алийг л үздэг байсан. Одоо хаяач үздэг л те. Тэгээ хамгийн гол нь вэ штэ. Надаа яагаад тэгж main character syndrome шиг яагаад тэр постуудыг өөрт нь байх ёстой гэж итгээд байгаа юм бэ гэдэг дээр л би гайхаад байна л да. Энэ Ruby болохоор санахгүй байна гэдэг байгаа шүү дээ. Хүмүүс албаар Ruby гүрийгээд байна, санахгүй байна гэж худлаа яриад байна гэдэг дээр бол би бас өрөөсгөл байгаа. Яагаад тэгэхээр би өөрөө ч гэсэн тийм байдаг байхгүй юу? Би ингээд үе айгуу савлгаатай байдаг үе байсан. Одоо ихтэй арай гайгүй болцсон. Тийм үе дээрээ би ингээд янз бүрийн стори оруулдаг байсан. Яг нэг уурлаад нэг ингээд стори оруулжингуудаа дараад нь уур гарцсан тайвшир зүйдээ ингээ харангуутаа л өө ямар тэнийг биччихвэ гэж одоо гээс устгачдаг ч юм уу санаа зовоод тийм үед байсан. Одоо ч байхгүй л дээ. Одоо тийх юм болсон. Ruby-г болохоор өөрөө эморсон уу, өөр хин нэгэн зориулсан уу, магадгүй YouTube-ээр ануудаас зориулж бичсэн байж болох байх. Мэдгүй шүү дээ бид нэг ямар ч тэр тухайд юу гэж яасан гэдэг скриншот олж чадахгүй байгаа учраас. Тэгэд үнэхээр тэгж өөрлөө нь явуулсан бол бүх чатаа ухаад ингээд явуулсан гарч ирэх л өстой доо уулна бол. Яг шууд тэгэж тэр үгийг зөвхөн надад зориулж хэлсэн гэж итгээд ах шаардлага байгаа мó л гэж би бодож байна л доо. Тэгтэл өөрт нь зориулж хэлээгүй зүгээр тухайн үедээ өөрөө уралцсан ч юм уу өөрөө яг тийм сэтгэл зүйн докторгүй байдал үүсгээд би өөрөө зориулж тийм стори оруулчингуудаа гинт нэрээ би юу иччихвэ гэдгээ бандаа тусдагцсан ч юм уу тийм үе бас байж болно шүү дээ. Заавалчгүй яг тухайн цаг мөчөд оруулсан болохоор тэр анууд зориулсан байх хэрэгтэй гэсэн үг биш шүү дээ. Энэ дээр бол ингээд үйл ойлголцол болцсон юм болов уу гэж би бол хараад байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхлээр энэ хоёр хүн чинь ингээд би нэгэ фоллоу хийдэггүй мэддэггүй байсан байгаа байхгүй юу. Тэгтэл өөр хин нэгэн хүн скриншот хийгүүд явуулсан. Тэгсэн чинь тэр хов зөөж байгаа өөр хин нэгэн хүний үгээр үг хийгээд байгаа байхгүй юу. Яг нэг хогийн цэг шиг нэг хогийн машин хуржээд хогийн цэг дээр хог хайчаал тэгээ нэг хогийн цэг чиг хогондоо булагдаад байж идэг шиг хүмүүсийн хэлж байгаа ингээд энэ Ruby тэгээд ах шиг байна, ингээд ах шиг байна, тэгээд ах шиг байна ингээд хамаг юм ингээд тагнуултаад ингээд дамжуулж хэлж байгаа хэвтэй тийм нэг сонио хов зөөдөг хүмүүсийн ховонд итгэж яаж болж байгаа юм бэ гэдэг дээр л би гайхаад байгаа байхгүй юу.
Тэгээд одоо ингээд бүх хүмүүс бүгдээрээ зөвхөн Руби ингээд буруугаа хүлээхгүй гүрийгээд ануг элдвэр хилээд ингээд дууссан юм шиг тэгж ойлгоод байгаа нь надад бас айгүй өрөөсгөл байна л да. Яагаад тэгэхээр за үнэхээр Руби тэгж хэлсэн байж магадгүй тий? Бид нар мэдгүй шүү дээ. Тэгээд тэгж хэлж ууралчаад тэгж биччихээ тухайд мартцсан ч юм уу үнэхээр гүрийгээд байгаа ч юм уу бид нар мэдгүй шүү дээ тий? Тийм болохоор зөвхөн Рубиг буруутгаад байж болохгүй гэж би бодож байна. Яагаад вэ гэхлээр Руби болохоор нэг удаа л яасан байгаа даа байхгүй юу? Үнэхээр тэгж хэлсэн бол тэр чип хөгшин ихч insecure битгий баймаа гэж ингээ хэлээд өнгөрсөн юм шиг байгаа. Нэг л удаа заяа нэг л удаа. Тэгтэл дараад нь Руби юу ч хэлээгүй, юу ч яриаггүй. Өдийг хүртэл тэр эцсийн бичлэгийн дараа ингээд эцсийн тайлбар болох болтугай гэж бичлэг хийх хүртэл Руби юу ч дурсаагүй, яриаггүй, чимээгүй л байдаг байсан. Тэгтэл Ану болохоро яг шууд утгаар ингээд Руби руу дайралт өгөхгүй мөртлөө Рубиг өмгөөлж хамгаалдаг ч юм уу, Рубигийн хин нэгэн фэн комент бичингүүд л тэрэнд дандаа хариу өгдөг. Одоо жишээ нь энд өөрийнхөө стори дээр оруулсан байгаа юм л та. Бас өөрийгөө хайрладаггүй гिचгчээ миний амьдралыг бүр ороод хараад үзчихсэн бололтой би өөрийгөө хайрлаж байгаагаа харуулах гээд тэр хоосон толгойтой охин шиг нь өөрийнхөө чанал дээрээ гарч ирээд өөртөө авсан юмнуудаа үзүүлээд суух ёстой юм байна л да. Өөрийгөө хайрлна гэдгийг эд материал өөртөө авч өгөхийг хэлнэ гэд ойлгуулчих хичээлдээ нөгөөх нь өөртөө юм авсан ч сошиал дээр гарч ирж бусдад харуулад байх шаардлага байхгүй. Тэгснэ эд материалаар өөрийгөө чимснээс эрдэм мэдлэг боловсрлоороо өөрийгөө чимсэн чинь дээр шүү гэд ингээд Рубиг хоосон толгойд гэж хэлж байгаа байхгүй юу. Өөрийгөө эрхлүүлдэг бичлэгийг яриад байгаа юм шиг байна л да энэ дээр. Яагаад вэ гэхлээр Руби чинь ингээд өөрийгөө эрхлүүлдэг бичлэг гэдэг гой юм аваад ингээд харуулдаг штэ. Тэгэхээр хүнд ганцхан амьдрал, ганцхан бие, ганцхан залууны байдаг учраас хүн хүснээ авч өмсөд үзүүлээд өөрийнхөө сувгтаа юугаа оруулна яа нэг петлиг үздэг болно бол тий. Гэтэ яг хуу энийг чинь болохоор Руби шууд өөрт нь хэлээгүй зүгээр Рубигийн хин нэгэн фэн хэлсэн чинь ийш хариу өгөхдөө ингээд Рубиг доош нь хийж хариу өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр Ану маань жоохон наарад чуудаал гэж бодож байна л доо. Яг хуу өөрийг нь Руби элдвэр хэлсэн байж болно. Гэтэ өөрөө хэлсэн штэ. Тэглээгээд Ану маань ингээд наарад тахсгүй байхгүй юу. Өөрийг нь муу болж байгаа комент болгонтаа ингээд алалцаал тий. Энд чинь одоо наараал хийдэг зүйл үстэй миний мэдхээр. Одоо жишээ нь түүний дараагийн комментэн дээр нь бас ийм л байна л да. Руби өөр юу хийдэг болсон юм. Гэтэ одоо Рубиг дуртахаа болмоор байна. Хоёулаа л гоё штэ. Үнэн дээр Руби нь хамаагүй илүү хандалттай сайн штэ. Үгүй иймэрхүү коммент явж лээдэг байхгүй юу да. Зүгээр тоохгүй л хаяач дээ. Угаасаа нэгэнд YouTube руу орсон олонний өмнө гарсан юм чинь юу руу явж орж байгаагаа бол мэдмээр юм да тий. Наара шиг ингээд комент үртэ алалцаад дэвлүү уулын энэ Анугийн өөрийнх нь сайхан инээрэг байгаад ядаргаа байгаад тийм үстэй уулна бол тэгсэн чинь тэрний доор ингэж хариу бичсэн байгаа байхгүй юу. Хоёулаа л гоё гэснээр тэрөөхөн тэндээ тэр ютуберээ хамаагүй илүү хандалтай энтер гэд муулчих бодолтой юм а да тий. Тэр хүн чинь 5 жилийн өмнө ютуб хийж эхэлсэн хүн надаас илүү хандалтай байлгүй яах вэ. Би харин ч нэгэн жилийн дотор 150k саб хүрээд тэр ютуберийн чинь 5 жилд авч үзээгүй 500k үзэлтийг нэг бичлэг дээрээ авчихсан. Иймэрхүү өөгч биш булчир хайж биш хоёрын хооронд юм бичиж байхаар шулуухан надад дургүй тэр охиндоо дуртай гэд хэлчих зориг зүрхтэй бай. Ер нь бичлэг бүрийнхаа доор байдаг муухай комент бүр дээр нь хариу өгөөд яваад идэм шиг байна. Тэгснэ бас нэг өөр бичлэгийнхаа доор болохоор NASA төгөлдөр гэдэг нь болохоор бодвол Рубигийн улаан ногоон фэн юм шиг байгаа юм л да. Удаа дараа энэ Анугийн доор муухай комент бичдэг юм шиг байгаа юм. Тэгээд тэрний доор болохоор ингэж бичсэн байгаа. Хөөрхөдөө тэгээд мөрөөдөөд л явжий. Тэр охиныг чинь тоож орж хардаггүй. Өөрийн чинь бусад чаналууд дээр бичдэг комментүүд хэлж байгаа. Digital footprint гэж их том зүйл байдаг шүү. Гэтэ яг нэг байдаг шүү гэдэг footprint нь ингээд өөрийг нь одоо ингээд бариад өгч байгаа байхгүй digital footprint нь. Сошиал дээр үлдээсэн комментуудыг чинь олоход нэг их хэцүү биш шүү гэд. Тэгснэ дахиад нөгөө нэг боловсралгүйг нь хэлсэн байгаа юм. 10 жилийн боловсралтай эзэмссэн мэрэгжилгүй тэр охинд Нью-Йоркийн их сургуульд багшилж өөрийн бизнесээ Америкт байгуулчихсан. Сарын $20,000 цалинтай би атаарах уу? Өөр шиг юм ярих юм аа хөөрхий. Тэгэд энэ дээр болохоор ингээд яг уу Нью-Йоркийн их сургуульд ингээд багшлаад ингээд мундаг боломжтой ингээд боловсралтай гайгүй амьдарч иж болно. Тэгээд 10 жилийн боловсралтай гэдэг энд нэг хүнийг ялгаад ингээд байж болохгүй шүү дээ. Тэгээд тэр
одоо боловсрал чинь одоо яг хаана байгаа юм бэ? Энд боловсралтай гэдэг дипломны гол ярингууд энэ боловсралгүй 10 жилийн боловсралаас өөр боловсрал байхгүй гэдэг ингээд өөр нэг хүнийг дорд үзээд ингээд байж ивэл чи одоо байж болохгүй асуудал үсттэй. Тэгээ ингээ өөрийнхөө орлого ингээл зарлал тий. Яг иймэрхүү бодол толгойд норж ирсэн байх л та би одоо ийм амжилттай амьдарч ижиж одоо тэр 10 жилийн боловсралтай охинд одоо би юу гэж хатаарах вэ? Тэгснээр дахиад бас нэг 2 3 хариултууд байгаа юм. Энэ дээр болохоор Монгол маш жижигхэн шүү дээ. Тэр охиныг чинь 10 жилийн боловсралтайг нь хүн болгон мэддэг юм бэлээ. Чи одоо харин надад атаархад шээс чинь гойжиж байна уу? Ямар өрөвдөлтэй амьдралтай болоо чи байтугай чиний хүүхдүүд ч наад шиг амьдарч чадахгүй. Энэ одоо үе удмаар нь хараагаад байгаа юм яашин тий. Тэгснэ за энэ хамгийн чухал поинт нь шүү. YouTube-ээс олдог 5-аас 6k доллар бол миний хувьд дөнгөж карманы мөнгө төдий шүү. Ануугийн үзэгчдээ та нарыг ерөөсөө карманы мөнгө төдий гэж хэлж штэ. Та нар анууг үзчихэж л ануу халаасандаа 5-6 мянган доллартай байгаа шүү. Та нарыг дөнгөж карманы мөнгө гэж дуудаж штэ. Нэрлэж штэ. Ингэж нэрлүүлэн барин дагах шаардлага байт юм уу? Тэгээд бас чи ганцаараа монголчуудыг төлөөлдөггүй шүү. Би чамд хандаж хэлсэн боловч бүх монголчуудад хэлээгүй шүү гэсэн байна л да. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү хариултуудыг өгөөд байна л да. Иймэрхүү бодлого толгойд чинь орж ирсэн байж болно. Гэхдээ яагаад заавал ингэж гаргаж ирж бичих ёстой юм. Руби өөрийнхөө стори дээр хэлсэн байсан шүү дээ. Зөндөө олон хүмүүс өөрийг нь стандараа муу санаатай юу гэж хэлж ярих боддог. Гэвь бодохгүй ярих юм бол тэгээд одоо хүн байхын хэрэг юу байгаа? Тэгэд бас ингэж байгаа байхгүй намайг. Өстө үгээ амар сайн бодож гаргаж ийн да. Яаж өстө айгу 50 даруй харагдах нь уу? Биш down to earth харагдах нь уу гэдээ айгу хичээсэн гэд. Бодсон муухай бодол болгоноо ингээ бодохгүй шүү fuck гэл ингээ гаргаад иддэг бол тэг чи юу болох юм бэ? Тэг чи харин төлөвшөөгүй зам биз дээ. Надад муухай бодол орж ирээгүй биш орж ирсэн. Гэхдээ ингэж хэлж болохгүй ингэж хэлвэл үнэхээр муухай юм байна гэдгийг мэдээд үгээ цэгж хэлсэн болохоос ш намайг хүмүүстэй айгүй ухаалаг гэж бодоосай. Намайг ч хүмүүсийн муухай боддгоо гэж бодоосай. Гэсэндээ ингээ ердөөсөө биш бас. Амнаасаа гарах үгээ эхэлж тархиндаа бодож цэгэнжээ тэгэд хэлүүл уулан дээр үстэй. Тэгээд бодож цэгэнэхгүй шууд ярддаг одоо тэр наара мара шиг байж болохгүй үстэй. Энэ дээр ерөөсөө л ануу ерөөсөө тэр жилийн өмнө те яг ингээл дөнгөж яасан юм шиг байгаа. Би болохоор ингэж ойлгоод байгаа байхгүй юу? Онлайн ертөнцид орж ирээд ингээд амар их дарилтууд ирээд тэгээд энийгээ хүлээж авах чадвар нь жоохон тухайд сул байсан юм болов. Тэгээд ингээд сэтгэл хөдлөлөөрөө ингээд хариу бичсэн. Тэгтэл тэр нь одоо хүртэл байгаад ингээд жинхэнэ өөрийнх нь хэлдгээр дижитал footprint болчоод ингээд хүмүүсийн нүдэнд ингээд ил байгаад байгаа байхгүй юу? Харин Ruby болохоор за яг хуу тэр одоо хүмүүсийн хэлдгээр нэг удаа тэгээ хэлсэн байж болно түргдээд те ингээд тэнгүүтээ гэтээ ингэж анууш ингэж олон дахин удаа хариу бичиж ингэж яваагүй нэг удаа хариу хэлсэн гэтээ энэ буруудсан байна гэж удаад устгацсан. Тэгэхээр боддгоогийн ингээ асар том ялгаа байгаад байгаа байхгүй энэ дэр. Одоо яг хуу энэ миний гаргаж ирж уншиж байгаа энэ стори комментууд болохоор бид нар мэдгүй ингээ өнгөрцөн. Одоо сая энэ хоёрын хооронд үйл ойлголцол үүсээд хоёр талаас ингээ бичлэгүүд орууллаа штэ. Тэгээ түүний улмаас лидер ингээ энэ скриншотууд бол энэ комментууд ингэж гарч ирж байна л да. Саяхны маргаан болохоор юунаас эхэлсэн бэ гэхлээр тэрэз дээр бөөнөрөө цугларч бусдыг газар дор ортол муралдаг гэсэн утгатай ийм тэрэз дээр өөрийг нь муулсан талаар бол нануу бичлэг оруулсан байсан. Гэхдээ энэ дээр болохоор бас л наардсан байгаа даа байхгүй юу? Ер нь бол өөрийг нь тэгээ муугаар хэлүүл хэлээл бэж л юм шүү дээ. Ямар тэр хүмүүсийн хэлснээр тийм болчихгүй шүү дээ. Уул нь бол тий. Уул нь бол тэр хүмүүсийн хэлснээр тийм болчихгүй болохоор уул нь ийм бичлэг бол нануу бол хийх шаардлага байхгүй байсан болов уу гэж би бодсон л доо. Тэгээд энэ бичлэгнийхээ эхлэлд уул нь хэлж илээ. Нөхөр бол найзуудтайгаа ярилцсан. Тэгсэн чинь намайг имжлэг хийгээд яах юм бэ гэж хэлсэн. Гэтэ би хэлэх ёстой гэж бодож байна гэдгсэн. Гэтэ би бол тэгж бодож байна л да. Нөхөр бол найзуудынхаа үгээ сонсох байж дээ л гэж бодож байна. Тэгээд өөрөө болохоор наратаад өөрийг ингэж илдвэр хэлж байгаа үзэн ядж байгаа хүмүүсийн эсрэг ингэж өөрийгөө тайлбарсан комент хэлж ярьсан тэмчлэг оруулсан. Ануг муулахта Ruby-гийн эсрэг ямар үйлдэл гаргаж ирсэн комментууд байсан учраас түүнийг ярихын тулд Ruby-г дурсаад яриад өнгөрсөн. Тэгтэл тэрэн дээр нь Ruby хариу бичлэг хийсэн. Тэгээ Ruby-гийн хувьд болохоор яг энэ цаг үед болохоор амар олон зүйл ингээд давхцчихж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр Ануу өөрийнхөө бичлэг дээр Ruby-г дуртахаас өмнө нэг кофе асгадаг хүн байдэн штэ бас Ruby-г илдвэр хэлээд эхэлсэн байсан байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө ингээд сүүлийн үед
тэр кофений охинч дайралт хийгээ. Тэгээ тэр ануугд нэг охинч тэр өөрийнх нь тэр хямдхан охин битгий бай гэдгийг өөртөө зориулж хийсэн гэдэгт итгэцэн ингээд иймэрхүү зүйлүүд яриад байгаа учраас эцсийн тайлбар болгоё гэдэг ингээд Руби тайлбар хийсэн бичлэг оруулсан. Түүний дараа болохоор яагаад ч юм нэг ануу гэдэг энэ ютубер болохоор амар эготой санагдсан л та. Гэтэ эго дуугүй би мэдэхгүй л дээ. Эсвэл албаар энэ хоёр мань хоорондоо ингээд ярьчаад хүмүүсийг албаар талцуулаад ингээд хандлтаа өсгөж байгаа ч юм уу бид нар бас мэдэхгүй шүү дээ тий. Яг энэ Рубигийн тайлбар оруулсан бичлэгний дараа болохоор ануу болохоор стори дээрээ 2024 оны 5 сарын 15 16-ны аль нэг өдөр хийсэн Рубигийн миний тухай insecure chip pick me хөгшин эгч энтер гэж хэлсэн сториг нь тухайн үед скриншот хийж явуулж байсан хүмүүс дахиад явуулаад өгөөрэй гэд ийм стори оруулсан байсан. Тэгээд Рубигийн тайлбар хийсэн бичлэгний дараа ануу болохоор тэгээд хайчаагүй бүр ингээд нэхэл хатуутай бүр ингээд ялах гад заавал нотлох гээд ингээд гүрийдсэн гэсэн үг. Тэнгүүд Руби болохоор шал эсрэг байр суурьтай байсан. Одоо би та нарт бичлэгийг үзүүлье. Тэгэд би одоо нэг яг тэр хүн зориулсан нэг стори байсан шүү дээ бичлэгэн дээр ярьсан. Би тэр хүнийг mean, obsessed, insecure гэдэг ингээд хэлсэн байсан. Тэр хүнд ингээд уучлалт гуйж байна. Эсвэл одоо ингээд уушгаа ингээд нээчээ заяа. Бас ийм мессеж ирж байна. Албаар хүлээж байгаа төрс өдрөөр нэг бичлэг татсан гинэ. Би тэр хүний төрс өдрөө яаж мэдх юм бэ? Гэтэ ингээд тэр хүний оронд өөрийгөө тавиад үзвэл яг ийм төрс өдрөөрөө гоё өдрөөрөө яг ийм хил амтаа байх нь хэцүү байгаа ах. Тэг би одоо ингээд өөртөө ямар нэг юм гэл хэрүүл маргаантай те хаа нэгэн газар би бинийгаа ингээд харж тааруулч юм уу гэл харж чаддаггүй бүр ингээд уур үрээдэг тийм ингээд ердөөсөө баймаргүй байна. Тэр хүн үнэхээр ингээд мундаг байгаа. Айгүй олон гоё ингээд боловсрал эзэмшсэн урлагийн хүн come on. Ингээд тэрэн дээр ингээд хүндлээд тэг хоёлаа ингээд би бинийг айгүй буруу ойлгосон зүйлүүд байжээ. Сэтгэл хөдлөлөөрөө хандаад те ингээд бодлогогүй ингээд хэлсэн иймэрхүү хүнүүд байжээ. Би бинтэг ингээд нэг орчинд ч байж үзээгүй жиж зүгээр ингээд бичлэг те тиймэрхүү юмнаас болж би бинийг ингээд бас дүгнсэн байжээ гэд ингээд айгүй гоё ингээд ойлголцохыг хүсэж байна. Ингээд стори дээрээ яалт ч юу ингэж хэлсэн ярьсан яасан гэсэн санахгүй байна. Тэгээд хэрвээ би тэгж хэлсэн бол би муухай. Тэгээд одоо эндээс уушлалт гуйж гинэ гэдэг уул нь уушлалт гуйсан байгаа даа байхгүй юу. Тэгээд ингээд дуусчих юм болов уу гэж бодсон чинь энэ үргэлжилсэн. Яасан бэ гэхлээр Руби уушлалт гуйсан боловч ануу болохоор баримт нотлохотой хариу тайлбаргээ дахиад бичлэг оруулчихсан. Гэхдээ Руби төрүүлээд Instagram дээр уушлалт гуйсан. Тэгээд түүний дараа энэ хариу тайлбар гэдэг бичлэг дээрээ ютубер ануу болохоор бас уушлалт гуйсан. За тэгээд энэ хоёр маань ашгүй ингээд эвлэрх юм болов уу гэж бодсон. Тэгээд түүний дараа бас Руби бас өөрийнхөө стори дээрээ яно бисээ бичлэг ингээд бүтэн үзлээ. Тэгээд хэлмээр байгаа юм зөндөө байна. Гэхдээ ингээд яг өөрийн бодол өөртөө зүгээд хоёлаа өөрөөсөө бодолт ингээд батлагдсан. Тэгээд тиймэрхүү хүмүүс зөндөө наажин маргаан дуусахгүй байна. Гэхдээ нөгөө нэг стори хийсэн шүү дээ. Нэг устгацсан гэдэг байгаа. Тэгээд тэрийг хэрэг ингээд үнэн бол би уучлахгүй гэж хэлсэн. Гэхдээ ингээд одоо сторигээд устгасан гэх тийм юм ингээд үнэхээр санахгүй байгаад үнэхээр үнэн. Гэхдээ одоо тийм мэдрэмж ингээд төрүүлсэнд те зүгээр нэг богинохон бичлэгээр ингээд шууд ингээд өгөнж яасан нэг үнэхээр уучлаарай. Тэгээд тэр комент лайк майк нэг комментуудаа бол уншдаг. Тэгээд хүний коммент руу хэмээргүйсэн болохоор өний чинь тэр хүн зориулаагүй гэж бичээгүй шүү. Тэгээд би реплай бол уншдаггүй. Хаяа нэг уншдаг. Тэр реплайг бол би бичснийг сайхан харсан. Нэрнгээсээ. Тэгээд хоёлоо гоё ингээд одоо урт уртгаа хийгээд явъя. Баярлаа. Баяртай ингээд би биндээ төвөг үзсэн ингээд цаг үзэл болсон ингээд уучлаарай харамсалтай наа баяртай. Амжилт. Тэгээд уул нь ингээд Руби уушлахгүйсэн. Яг ануг өөрийг Instagram-ийнхаа стори дээр меншн хийгээд. За тэгээд ашгүй энэ хоёрын асуудал ингээд шийдэгдээд аль альнийхаа ингээд үйл ойлголцлоо шийдээд асуудал шийдэгдэж байгаа юм байна да гэж бодтол no. Үгүй шийдэгдээгүй. Үргэлжилж байгаа. Руби болохоор ингээд хоёрынтаа уушлах гүйж штэ. Өмнөх өдөр нь стори дээр уушлах гүйсэн. Тэгээд дараа нь болохоор ануу болохоор YouTube-ийн хамчлаг дээр уушлах гүйж байгаа. Тэгээд Руби дараад нь дахиад уушлах гүйж байгаа. Руби уулна гэж өөрийг нь стори дээр меншн хийгээд уушлахгүйсэн боловч түүнийг нь ануу өөрийнхөө стори дээр буцаад меншн хийгээд ингээд уушлалтыг хүлээж аваагүй. Ерөнхийдөө энэ хоёр талдаа ингээд уушлалт гуйж байгаа юм шиг ингээд харагдаад өнгөрч байгаа гэсэн. Хоёулаа ингээд яг Руби болохоор 2 удаа уушлах гуйчаад ануу болохоор 1 удаа бичлэгэн дээр уушлах гуйцсан. Яг хүмүүс бас ануу 2 удаа уушлах гуйсан гэж хэлж магадгүй үгүй 1 удаа сүүлийн бичлэг дээр л чамайг тэгж дурдах ёсгүй байсан юм уучлаарай л гэж хэлсэн. Харин тэр мангар урт тэр комент байсан шүү дээ. Тэрэн дээр болохоор би одоо ингэж бичсэндээ харамсдаг л гэж хэлсэн байсан тэр эдсэн бичлэгэн дээр. За тэгснэ анаа болохоор одоо стори дээр түүний дараа юу оруулсан бэ гэхлээр одоо энэ ануу тим тэгээд бүр болоогүй цэцэг бямбагийн сториг ингээд өөрийг нь те би зөвхөн чамааг үздэг гэсэн тийм сториг нь бас шеэрлсэн. Цэцэг бямба илүү штий. Уулын цэцэг бямба чинь арай насаар ахмиг ихч хүн чинь залуу охтуудынхаа тий буруу зөвөнд дэнслээд хоорондоо үл ойлголцлоо мартаа дэвтэй найртай байгаасаа гэж бодохын оронд аль нэг талын дэмжээл ингэ сууж идэг тий.
Ингээд цэцэг бям гэснээс нэрээ цэцэг бям чинь нэрээ наараадаа бас нэг амар хэрэлж байгаа сүултээ уулна ууд сууж муугаад эвлэрсэн байсан мэт уулна бол тэрний шиг нэг эвлэр талаас нь ингээд юм хүм хэлэхгүй би зөвхөн чамааг үздэг ярьдаг гэд нэгтлийн дэмжиж албаар ингээд маргааны ингээд томруулах гэдэг юм шиг тийм. Тэгээд бас энэ гэх мэтчлээ ингээл өөрийг нь дэмжиж байгаа хүмүүсийг бол ингээл оруулаад Ruby-гийн өөрийг нь меншн хийсэн тэр сториг бол оруулах эвлэрэх бол бодлого асар өндөр боловсралтай асар өндөр эго дөөх юм болов уу гэсэн бодол төрсөн. Гэтэ энэ бол зөвхөн миний л бодол. Уул нь биш дээ би болохоор энэ хоёрыг уулна сайхан эвлэрчээсэй л гэж бодсон юм. Ruby нь яг хуу түрэгдээд уурлаад янз бүрийн бэлчингүүтээ бантаад гяс устгасан байж болно. Тэнгүүт л яг хуу ануун дараад ингээд яг Ruby-д хандаагүй ч гэсэндээ Ruby-г өмөрсөн хүмүүст ингээд хандаж реплайдахтаа ингээд бичээ үлдээсэн тэр дөр нь ингээд яг хуу social footprint болоод ингээд бид нэр ингээд олж уншаад ингээд боломжтой байгаад байна л да. Гэтэ ануу ингээд анх бичлэгэн дээрээ юу гэж дурдж хэлснийг нь бид нэр бас мэдэх боломжгүй өөрөө авчиад private болгоцсон юм чинь. Тэрийг нь бол буцаагаад public болгочвол бид нэр бас олж мэдмээр л юм те. Миний бодол болохоор энэ хоёр сайхан ютубер охтууд маань уул нь хоорондоо сайхан эвтэй найртай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд дээрээс нь бас битгий наараатай дагаа чи ануу минь ээ. Тэгээд аль нь тэгээ ер нь битгий тэгээд янз бүрийн хов зөгж байгаа явуулж байгаа скриншот хийж явуулж байгаа хүмүүсийн үгэнд тэр хов зөгдөг хүмүүсийн үгэнд битгий итгээ тэр хов зөгдөг хүмүүстэр битгий акцент өгөө тэднийг битгий тоо тэр болгоно ингээ хариулаад ингээ явна гэвэл наа сайхан амьдралын чинь цаг зав энерги чиндээ барагдаж дуусна штэ. Ер нь бол ингээд би болохоор ингэж л ойлгож байгаа. Тэр хов зөөдөг хүмүүсийн л аслаа ерөөсөө. Боловсралгүй ялгаа гэд хүмүүс яриад байгаа. Тэгтэл яг үнэхээр дипломны гол орхичоод ингээ хүмүүсийг илдвэр хэлж дарамтлаж болдог юм шиг ингэж аашилж болохгүй. Энд дээр би ингээд ануугийн жишээг авсан боловч яг асам дээрээ 2-3 дипломтой баядуудын хүүхдүүд үнэхээр яг шударгаар үнэнд шударгаар тэр диплом боловсролоо эзэмшсэн үү гэмээр хүмүүс 10 жилийн боловсролтой хүмүүс дээрэнгүй анддаг. Тэгээд боловсрол эзэмшээгүй дипломгүйхэн төлөө дээрээс харцдаг. Хүний эрхийн мэдрэмж тэнд хаана байгаа юм бэ? Яг ясан дээр боловсрал гэж юу хэлэх юм бэ? Хамгийн чухал хүмүүжил буюу гэр бүлийн суурь хүмүүжил л хамгийн чухал ч дээ. 1000 хэдэн сургууль төгсөөд 1000 карьертай байгаад хүмүүсийг дорд үздэг, хүмүүсийг доошоо хийдэг тийм байж болохгүй штэ. Тэр жинхэнэ боловсрал нь хаана байгаа юм бэ? Тэр жинхэнэ амьдралаас олж авдаг боловсрал нь хаана байгаа юм бэ? Хүмүүсийг ялгаж салгахгүй хүндэтгдэг байх хэрэгтэй штэ. Одоо жишээ нь Монголын ямар нэгэн компанид би бол зөндөө харж исэн Монголд байхдаа ажилладаг байхад гайгүй албан тушаалтай компани нэг ажилтан болохоор гадаа цастаа шавхаатай хот шууд орж ирээд гутлынхаа уулыг үүдний оловчонд арчилгүйгээр шууд ингээл гутлынхаа мөрөө гаргаал ингээл яваал орчдөг. Тэгтэл та одоо дөнгөж сайхан цэвэрлсэн байсан юмсан гэж цэвэрлэгч нь хэлэнгүүт л тэгээд та цэвэрлээш тэр чинь таны ажил үсттэй гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү хандлагатай хүмүүс байдаг. Одоо энэ ануугийн бичсэн энэ комментоос болоод ийм нь бол байж болдог асуудал юм шиг ингэж хүмүүс ойлгоул энэ бас өрөөсгөл юм даа л гэж би бодогдож байна.